Байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Өнөр Буянгийн Хулан гэдэг. Би 2018 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг бие анагаах судлаач болон тархлаа судлаач мэргэжлэр төгсөөд анагаах ухааны магистрийн зэрэгээ мөн тэр сургуульд авсан байгаа. Үүний дараа анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төв лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар 4 жил ажилласан байгаа. Үүний дараа Брауны их сургууль зочин судлаачаар ажиллах боломж олдоод үүний дараа Revity гээд biotech компанид химчээр ажиллаж байгаа. За төгсөөд анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төв лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар 4 гаруй жил ажилласан. За тэр хугацаанд бол суурь судалгааны төслүүд дээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Энэ хугацаанд бол багш нараасаа маш олон зүйлүүдийг суралцсан. Миний дипломын удирдагч багш бодлого бэлэг цаахан болын сайхан багш нараасаа бүр анхнаас нь пайпет хэрхэн барих, эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих, эрдэм шинжилгээний суурь судалгааг яаж явуулах, судалгааны арга зүйлүүдийг маш олон зүйлүүдийг суралцсан байгаа. Тэгээд мөн секторыг эрхлэгч болох мөн хоёр агшаасаа судалгааг хэрхэн явуулах, суурь судалгааны төслийг хэрхэн тайлагнах, эрдэм шинжилгээний хурлад үр дүнгээ хэрхэн хэлэлцүүлэх гэх мэт зүйлүүдийг суралцсан. Брауны их сургуульд зочин судлаачаар ажиллах боломж олдсон. Тэр нь болохоор яг судалгааны хамтын ажиллагаа болон дээрээс нь мэргэжлийн холбоосоор дамжин олдсон байгаа. За намайг манай анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байхад манай анагаах ухааны доктор профессор Мөнхбат багш маань санал тавьж исэн. Тэр үед бол яг журнал клуб бид нар зохион байгуулж исэн. Тэр үед багш маань за Брауны их сургуульд ажиллах юм 2 хүн хайж байна. За гэхдээ болвол одоо өөртөө зардлаа гаргаад тэгээ эхний 1 сарын одоо амьдралын үртгөө өөртөө гаргаад явах. Тэгээд цаашдаагаа ингээд стипенд аваад ингээд ажиллах 3 сарын хугацаатай ажиллах юм боломж байна. Тэгээд явах хүмүүс маань материалаа явуулаарай гэж хэлжсэн. За тэр үед бол би ингээд маш их явах хүсэл төрж исэн. За тэгээд яг хажууд сууж исэн ингээд ажлынхаа хүнтэйгээ хоёлоо шууд явъя гэд тэр үед шийдвэр гаргаад анх материалаа багш руу явуулж исэн. За тэгээд багш маань бит хоёрыг сонгоод за тэгээд дараа нь болохоор Брауны их сургуульд одоо ажилд суралцж байгаа одоо доктор сурж исэн Дүлгөө Наран гэдэг монгол оюутан байсан. Тэр хүнтэй ярилцлаганд орсон. За тэгээд ярилцлаганд ороод тэр хүн маань бас бит хоёрыг сонгосон. За тэгээд сонгосны дараа Брауны их сургууль дахь профессор болох Анубхав Трипати доктортойгоо мөн ярилцлаганд ороод тэнцээд тэгээд зочин судлаачаар суралцах боломж гарч ирсэн. Анх бол яг Америкийн их сургууль тэр дундаа Ivy League-ийн сургууль болох Брауны их сургуулийн team том профессороос ингээд мэйл авах гэж төсөөлж байгаагүй. Тэгээ багшаасаа мэйл аваад суралцах одоо тэнд ажиллах боломж боллоо гэсэн мэйл аваад маш их баярлж исэн. За тэгээд хамгийн анх одоо өөрөө явах өртгөө болно гэд гаргах хэрэгтэй байсан. Тэгээ тэр үед шууд хамгийн анх удаа цалингийн зээл аваад IELTS-ийн тиктийг авч исэн. Тэр маань бас миний амьдралын хамгийн ингээд амттай дурсамжуудын маань нэг байгаа. За тэгээд тэр үед бас очоод одоо өөр олон улсын хүмүүстэй харьцахад бол ярианы мэдлэг одоо англи хэлний ярианы мэдлэг бол маш их шаардсан надаас. Тэгээд би өглөөний бараг 4 цагт босоод ярианы ангид явж исэн 4-6-гийн хооронд 2 цаг суугаад тэгээд дээр дараа нь ингээд ажилдаа явдаг байсан. Тэгээд надаас бол маш их бас хүчин чармаалт гарсан явахын өмнө. За тэгээд дээрээс маань нөгөө монгол оюутан маань за ийм чадваруудыг эзэмшээд ирвэл энд ирээд ажиллахад чинь хэрэгтэй байна, төхөмтэй байна гэж хэлсэн. Тэгээд тэр судалгаануудыг ингээд өдөр шөнөгүй бараг уншиж судалсан байгаа. За тэгээд хамгийн анх Америкт ирээд Брауны их сургуультай танилцахад маш гоё кампусыг ингээ угтсан. Тэгээ багштайгаа бас уулзсан. Багш маань их маш их ээлдэг, тэгээ найрсгаар хүлээж авсан. Тэгээд багш маань бүх зүйлүүдийг танилцуулаад өөрийнхөө одоо тухайн лабораторийг буюу одоо Трипати лаба танилцуулаад тодорхой одоо ажиллаж байгаа судалгааны баг хамт олонтойгоо анх уулзсан. Тэгэхэд бол маш их гоё сэтгэл төрсөн. За тэгээд Брауны их сургуулиас буцаад Монгол руугаа явхад багштайгаа ингээд багийн хамт олонтойгоо хоолнд орсон. Тэр үед профессор маань яг нэг зүйлийг хэлж ирсэн. Ингээд манай судалгааны баг хамт олон болвол ингээд маш олон улсаас
ингээд ирсэн оюутнуудаар бүрдсэн баг хамт олон байгаа. Ингээд та хоёр маань ингээд ирснээр ингээд манай баг хамт олмыг ингээд нэг баг хамт олонны уур амьсгалыг ингээд нэмж өгсөнд баярлалаа. Манад ийм гоё ийм сэтгэгдэл, ийм гоё уур амьсгалыг ингээд үлдээсэнд баярлалаа гэж хэлж байсан. Тэр нь бол ингээд надад маш их ингээд сэтгэл төрүүлж исэн. Тэгээд бид нэр ингээ ASA team гэдэг нэртэй юм 5 охин яг нэг төсөл дээр ингээ ажилладаг байсан. Тэгээд багш маань яг тэгж хэлэхэд бол би маш их баярлаад байсан. Өөр улсаас ирсэн хүмүүс өөр гэсэн одоо ёс заншилтай, өөр гэсэн оюун бодолтой байгаа. Тийм учраас тэр хүмүүсийг ингээд нэгтгээд нэг хамт олон болгоод нэг зорилготой нэг одоо туршил судалгаагаа хийнэ гэдэг бол бас эхэндээ бол хэцүү байсан. Тэгээ сүүлдээ ингээд ярилцаад ингэхүү тэгхүү ингэж яамаар нь тэгвэл яамаар байна гэд нэг хамт олон болж ажиллаж исэн. Бид хоёр тэгээд тэр хүмүүсийнхаа одоо докторийн ажил болон мастрын ажлуудын туршилтууд дээр бас мөн тусалж ирсэнд бас тэр хүмүүс нэлээх баяртайгаар хүлээж авч ирсэн. Тэгээд очиод би тэгэхэд next generation sequence дээр ажилласан. Энэ судалгааг бол одоо нэрийг л сонсч ирснээс биш ингээд өөрөө ерөөсөө гараардарч ингээд хийж байгаагүй. Тэгээд маш их олон зүйлүүдийг сурах шаардлага гарсан. Бүх зүйл шинэ, бүх техник, технологи, шинэ орчин, шинэ одоо судалгааны баг хамт олонтой ажиллана гэдэг бол эхэндээ жоохон challenging байсан. Гэхдээ яг ингээд алхам тутмаар ингээд суралцаа, тэр дундаасаа ингээд маш олон зүйлүүдийг тунгааж аваад суралцаад ирсэндээ бол маш их баяртай байгаа. Суурь судалгааны төслийн хүрээнд гэх юм бол бид нэр 2 том төслийн хүрээнд ажиллаж исэн. Нэг нь гэх юм бол одоо дэмэн дутагдлаас сэргийлэх амтан ургамлын гаралтай тосон төрхлөгийн судалгаа байсан. За энэ хүрээнд бол хулган дээр туршилт хэрхэн хийх, за түүнээсээ одоо хэрхэн сорьц авах, тэгээд дараа нь мөн клиник болон хүнээс хэрхэн сорьц аваад түүнд туршилт явуулах. Хоёрт нь гэх юм бол хавдрын эсийн идэвхжлийг өдөөх PM2.5 тоосон цэрийн нөлөөг хавдрын эсийн маркер ашиглан судалсан судалгааны төсөл байгаа. За энэ судалгааны төслийн хүрээнд гэх юм бол бас маш олон төрлийн судалгааны арга зүйг суралцсан. За жишээлх юм бол эсийн өсгүүр дээр хэрхэн ажиллах, эсийг хэрхэн одоо өсгөх талаар мөн MTT-assay болон Western blot зэрэг судалгааны арга зүйг сурсан. За тэгээд ерөнхийдөө бол анх 3 сарын хугацаанд бол ажиллахаар ирж исэн Америкт. Тэгээ багш маань 3 сарын дараа та хоёр ингээд дахиад үргэлжлүүлээд 3 сар ингээд ажиллах боломжтой байгаа юу гэж асуусан. Тэр үед миний виза болохоор тодорхой юм short term виза байсан учраас нэмээд 2 болоо 3 сар ингээд сунгах боломжтой байсан. За тэгээс визээ сунгаад тэндээ ингээд явуулж байгаа төслүүдэд дуусгах боломж надад гарч ирсэн. Тэгээд буцаад Монгол руугаа яваад анагаах ухааны хүрээлэндээ буцаа ажилласан. Тэгээд багш маас маань дахиад мэйл ирээд ингээд дахиад ирээд ажиллаад өгөх боломжтой байгаа юу? Гэхдээ энэ удаага бол ингээд урт хугацаагаар ирэх боломжтой юу гэд. Тэгээд дахиад Brownie их сургууль руугаа явах боломж гарсан. Тэгээд тэндээ баг 3 жил ажилласан байгаа. Тэгэхдээ олвол одоо Biocool гэдэг automated machine дээр маш олон протоколуудыг setup хийгээд develop хийсэн. Тэгээд тэр үед бол бас маш их юм сурсан. Маш олон зүйлүүдийг сурсан. Яг өөрийн гэсэн юм судалгаатай, төсөлтэй болоод ирэхээр хүн ингээд бүх зүйлүүдийг ингээд шамдаад суралцаад ирдэг юм байлээ. Тэгээд бид хоёр тэгээд анх очичоод болохоор яг ингээд багш нь бид хоёрт нэг офис өгж исэн. Тэрнийхэн гадаа ингээд бид хоёрыг Монголынхон газрын зургийг ингээд зураад ингээд яг Монголиа гэж бичээд ингээд дээрэс нь ингээд наагаад өөрсдийнхөө оффистаа олж ирсэндээ бас маш их баярлж исэн байгаа. За одоо Revity компани танилцуулъя. Энэ бол манай компани офис байна. За Revity компани нь болохоор Life Science болон биотехнологи, диагностик лаборатори чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Америкийн томоохон шинжлэх ухаан технологийн компани байгаа. Өмнө нь одоо PerkinElmer нэрээр үйл ажиллагаагаа явуулж исэн бөгөөд 2023 онд Revity нэртэй болсон байгаамаа. За манай компанийн гол зорилго нь гэх юм бол судалгааны лабораториос эхлээд дэмнэлзэн онцлогоо хүртэлх үйл явцыг илүү хурдан автоматжуулсан наривчлалтай болгох технологи.
тоног төхөөрөмж Regent болон софтверийг хөгжүүлэх явдал байгаа юм аа. За Revit-ийн үйл ажиллагааг бол хэд хэдэн хэсэгт хуваажуулна. Нэгт нь хэмэл genomics болон NGS байгаа. Энэ нь бидний мэдих biocool буюу NGS-ийн автоматжуулсан төхөөрөмж байгаа. Энэ нь бол бидний гараар хийгдэх үйл ажиллагааг автоматжуулах юм. За хоёрт нь гэх юм бол life science research байгаа. Энэ Revit-ийн бол судалгааны лабораториуд ашигладаг олон төрлийн эсрэг бий уруулж бодисуудыг хийдэг байгаа. За гурав дахь нь diagnostics. Энэ нь бол зөвхөн research компани бол биш байгаа. Clinical diagnostic маш том хэсэг нь ялангуяа newborn screening, infectious disease testing гэх мэтчлэн маш олон төрлийн уруулж бодис болон тоног төхөөрөмжүүдийг гаргадаг. Үүнээс гадна болохоор scientific game software-ууд дээр бас мөн ажилладаг байгаа. Revit Signals гэсэн software-ууд бизнесүүдийг гаргадаг байгаа. Жишээлх юм бол laboratory data management, and electronic laboratory workflows, тэгээд scientific data analysis зэрэг зориулсан софтверуудыг хөгжүүлдэг байгаамаа. Би энэ компанид process development chemist position дээр ажилладаг. За миний яг ажиллах үүрэг маань гэх юм бол лабораторийн нөхцөлд уруулж бодисуудыг хийж гүйцэтгэх юм. Түн дээрээ quality control-ыг хийгээд тогтвортой, илүү quality өндөртэй уруулж бодисуудыг нийлүүлэхэд ажилладаг байгаа. За миний бодлоор Америкт судалгаа хийхэд хамгийн их анзаарчихсан зүйл нь гэх юм бол хувь хүн болгон өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, ялангуяа удирдагч болон тухайн судалгааны баг хамгаалтантайгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг явдал нь байсан. За тэгээ мөн бол ямар нэгэн алдаа гарах зүйлийг бол суралцах үйл явцын нэг гэж хүлээж авдаг нь цаашид алдаан дээрээсээ суралцах, мөн шин санааг ургуулan гаргаж ирэх гэх мэтчлэн зүйлүүд илүү дэмтэй болдог байсан. Үүнээс гадна цагийн менежмент болон тухайн ажлын төлөвлөгөө бүх зүйл нь тодорхой байдаг нь намайг ажиллаа хийхэд бол илүү төхөн болж өгчээсэн. За та бүхэндээ миний влогийг үзсэнд баярлалаа. Тэгээ та бүхнийг Америк дахь Монгол судлаачдын нийгэмлэгт гишүүн болж ирсэгийг уриалж байна. Тэгээ та бүхэнд ажлын амжилтыг хүсье. Баярлалаа.